Сайн байцгаана уу. Өнөөдөр хэрхэн өөрөө тороосоо солих талаар хуваалцъя. Тороосны доод талын тохируулагч болтыг 12 болон 14-ийн түлхүүрээр тайлна. Мэдээж танд түлхүүр байхгүй тохиолдолд бахи хэрэглэж болно шүү. Тохируулагчны доод талын болтыг тороосны үзүүр хүртэл нь суллаж, тороосыг тайлахад бэлэн болгоно. Дээд талын тороосны тохируулагч болтыг нэг шугаманд авчирснаар тороосыг тайлахад бэлэн болно. Та тороосоо авахдаа болон хийхдээ хүчээр угзарч татаж болохгүйг анхааруулъя. Аюулгүй байдал нэгдүгээрт шүү. Амжилт хүсье. За ингээд шин тороосоо хийхдээ яг өөрт нь таарсан урттай тороосыг мөн адил дээрх аргаар буцааж байрлуулах болно. Буцааж тороосоо хийснийхаа дараа мэдээж консоо тохируулна. Дээд талын тохируулагч болтоор тохируулж болно. Мөн доотлын болтоор тохируулж болно. За ингээд өнөөдрийн бичлэгээр та бүхэнтэйгээ уулзсандаа баяртай байна. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.